Монголд банкны хөв дунджаар жилийн 12.5% байдаг. Гой сонсогдсоод. Жишээ нь жилийн 12.5% хүүгээр 1 сая төгрөг банкнд хадгаллаа гэж бодоход жилийн дараа 1 сая 125 мянга болох нэ. Гой гоц. Дэлхийн хаанч байхгүй хүү. За энэ янзаараа бид нэр банкнд хадгаламжтай ингэж явах юм бол дэлхийн хамгийн баян улс болсон байх хэвээр. За тэгтээ бид нэр одоогийн байдлаар хамгийн ядуу улс хэвээрээ байна. Тэгвэл яагаад ингэж байгаа юм бол? Хай, хөрөнгө оруулагч Lifelong Learner Тэмүүлэн байна. Та бүхэнд өөрийнхөө санхүүд анхаарал тавьж миний контентуудыг үзэж чад талархал илэрхийлье. Ингээд видеонд орцгоё. Let's talk about money. За энэ удаа та бүхэндээ би банкны хадгаламж гэдэг үлгэр домог шиг сэдвийн тухай ярилцъя гэж бодлоо. Тэгэхээр энэ сэдвийг хоёр хэсэгт хувааж ярилцъя. За нэгдүгürt нь болонгод банкнд яагаад мөнгө хадгалж болохгүй вэ? Хоёрдугаарт нь тэгвэл өөр ямар арга байгаа юм бэ? Мөнгө өсгөх өөр ямар арга байгаа юм бэ гэдгийг харж үзье. Ингээд видеонд орц. Банкнд яагаад мөнгөө хадгалж болохгүй вэ? За Монгол улсын хэмжээнд ойролцоогоор 18 их 80 төгрөг хадгаламжинд байна гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр монголчууд бид нар мөнгө хадгалдаг ард түмэн байх нэ. За бидний мөнгөн дээр гардаг хамгийн том алдаа нь хадгаламж. За тэрэн дээр бид нар яадаг юм бэ гэхээр банкуудын янз бүрийн зар сурталчилгаа 12%, 13%, 14%, 15% хүүтэй хадгаламж, хуцаатай хадгаламж, энгийн хадгаламж, янз бүрийн хадгаламжийн тийм рекламанд бид нар ингээд галбаад байдаг. Тэр рекламд ингээд автаад тэгээд хамгийн гол нь бид нар юуг анзаардаг вэ гэхээр эдийн засгийн байдал, улс төрийн байдал, инфляц, үнийн өсөлт, төгрөгийн үн цэнэ алдж байгаа тэр байдлыг ерөөсөө анзаардаг. Ерөөсөө л 12, 13, 14% хүүтэй хадгаламжийг л хараад байдаг. За ерөнхийдөө банкнд мөнгө хадгалуулснаар хадгаламж эзэмшигчид биднэрт ямар ч ашиг байхгүй. За зарим тохиолдолд баг мөнгө алдах тийм тохиолдол байдаг. За тэгээд яг ямар аюултай бэ гэдгийг би та бүхэндээ 3 энгийн жишээгээр тайлбарж үзүүлье. За нэгдүгürt нь бол инфляц. За маш энгийнээр хэлэхэд инфляц гэдэг бол ерөөсөө л өнөөдрийн 100000 төгрөгийн үнц нь маргаашийн 9000 төгрөгийн үнцэндээ тэнцэнэ. Тэр нь юу гэсэн үг бэ гэхээр өнөөдрийн 100000 төгрөг чинь маргааш үнцэнээ алдаад 9000 төгрөг болно гэсэн үг. Тэ? Адилхан бараагаа 100000 төгрөг авч чадахгүй, дээрэс нь дахиад 1000 төгрөг нэмж авах нэ, тэ 11000-аар авах нэ. Тэр чинь ерөөсөө л 10% инфляц яваад байгаа маа гэсэн үг. За тэгэхээр яг одоогийн байдлаар Монгол улсын инфляцийн түвшин 25 оны 5 сарын байдлаар 9.6% байна. За тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр бидний хадгаламжийн дундаж жилийн хүү 12.5% байгаа. Тэрнээс 9.6% хасангууд 2.9% хүү орж ирж байна. Бидний дансанд орж ирж байна гэсэн үг. 12.5% орж ирж байгаа ч гэсэн инфляц 9.5% жилд байгаа учраас 9.5%-аар таны мөнгөний үнц нь алдагдж байгаа учраас тэр орж иж байгаа хүүгээс чинь 9.5% авч ингээд хоп гэд идээд байгаа гэсэн үг юм. За нэгдүгürt, хоёрдугаарт нь манай төгрөгийн үнц нь. За төгрөг энэ жил 25 онд гэхэд долларын эсрэг 16%-аар үнц нь алдсан байна. 16%-аар тэг үнц нь алдсан гэсэн үг. За тэгэхээр тэр нь яах вэ гэхээр төгрөг үнц нь алдна гэдэг чинь долларын ханш ихсэн гэхээр импортын бараа бүтээгдэхүүн маш өнтэй болж ирнэ. Тэнгүүд бидний төгрөгийн худалдаа авч чадвар нь багасаад 100000 төгрөгөөр авдаг байсан талах чинь маргааш 15000 болно гэсэн үг. Тэгэхээр бидний хадгалж байгаа хадгаламжинд байгаа мөнгөнд дээрээс нь төгрөгийн үн цэний алдагдал бас дарамт очруулна гэсэн үг. 2.9% хүн дээр чинь жилийн дараа 2.9% хүүтэйгээ сая төгрөг гаргаад авах гэсэн чинь үн цэнэ дахиад алдсан байна гэсэн үг. За 3 дугаарт нь Монгол улс хадгаламжийн даатгал гэдэг хуулийг 2013 онд баталсан байт юм бэл. За тэрэн дээр юу гэж байд юм бэ гэхээр хадгаламжинд байгаа 20 хүртэлх сая төгрөгийг нэг банкнд байгаа нэг хүний 20 хүртэлх сая төгрөгийг даатгсан байдаг юм аа хуулиараа. За тэрнээс дээшээгээ мөнгөнд даатгаагүй байдгаа гэсэн тийм хадгаламжийн тухай хууль байдаг банкны. За тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр та хэрв 20-оос дээш сая төгрөгийн хадгаламжтай бол за ямар нэгэн асуудал болоод банк дампуурлаа гэхэд зөвхөн 20 сая төгрөг л олж аван даатгалаас тэрнээс дээшээгээ мөнгө чинь байхгүй гэсэн үг. За та бодож магадгүй юу банк дампуурах юу яриад байгаа гэж бодож магадгүй. 2008 онд Анууд банк, 2009 онд Зоос банк, 2013 онд Хадгаламж банк, 2019 онд Капитал банк тус дампуурсан байдаг. Тэгэхээр энэгээр юу гэж хэлэх гээд байна гэхээр та жишээлбэл 100 сая төгрөг хадгаламжиндаа байлаа гэж бодонгууд гівгэнт нэг банк дампуурлаа гэж бодлоо. Тэнгүүд
80 сая төгрөг чинь байхгүй болоод 20 сая төгрөгийг та даатгалаас авах боломжтой гэсэн. Тийм болохоор банкнд мөнгө хадгалуулах ийм 3 шалтгаанаас болж аюултай гэсэн. За тэгээд дээрэс нь манай Монгол улсын эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал те нэг одоо бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засагтай одоо ганцхан уул уурхаанаас хамааралтай эдийн засагтай тэгээд төгрөгийн өрсөлдөх чадвар нь маш муу. Тийм эдийн засагтай газар банкнд мөнгө хадгалуулаад биднэрт ямар ч ашиггүй харин ч алдагдaltaй одоо муугаар бодоход мөнгө алдах тийм аюултай байна гэсэн үг. За тэгвэл хадгаламж юунд хэрэгтэй гэхээр ерөөсөө миний харж байгаагаар бол те богино болон дунд хугацааны санхүүгийн зорилгод зориулж хадгаламж нэвэл тохиромжтой. Нэгээс макс 3 жил. За 2 жилийн дараа хурмаа хийлээч гэдэг юм уу. Жилийн дараа машинаа томсгоо ч юм уу. 3 жилийн дараа байшаа авъя гэсэн тийм дунд болон богино хугацааны одоо санхүүгийн зорилго гаргах юм бол хадгаламжинд хийж мөнгө болно. Гэхдээ Монголд банкны хадгаламж мөнгө өсгөх газар бол биш. Мөнгө чинь харин алга болно л гэхээс эсвэл бүр байхгүй болно л гэхээс ерөөсө мөнгө өсгөх хөрөнгөний зах зээл шиг газар бол банкны хадгаламж бишээ гэдгийг анхаарах хэрэгтэй. За хоёрдугаарт нь тэгвэл ямар арга байгаа юм бэ? Мөнгө өсгөхмөр байна. Баян болмоор байна шүү дээ. Тэгээд өөр яах юм? Хадгаламжийг хадгалахгүй яах юм гэж байна. Хоёр арга байгаа миний харж байгаа. За нэгдүгээрт нь болонгууд Монгол төгрөгөөр Монголын хөрөнгийн биржид хөрөнгө оруулах. За хоёрдугаар арга нь болохоор Монгол төгрөгөө доллар, евро, альсгүй франк ч юм уу те фунт стерлинг ч юм уу тэр гадны валют шилжүүлээд гадны олон улсын хөрөнгөний зах зээлд хөрөнгө оруулж арилжаанд оруулах тийм боломж байгаа манай монголчуудад. За нэгдүгürt нь Монгол төгрөгөөр Монголын хөрөнгөний биржид хөрөнгө оруулахад ямар давуу талууд байдаг юм бэ? За нэгдүгürt нь хэрвээ манай уул уурхайн бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл рүү үнд ороод манай эдийн засагт хилээд те компаниуд ашигтай ажиллах юм бол за Монголын биржид ашиг хийж өндөр өгөөж авах боломжтой. За нэгдүгürt. За хоёрдугаарт нь манай хөрөнгөний бирж харьцангуй жижиггүй учраас хэрв та сайн мэдээлэлтэй байвал өндөр өгөөж хүртэх боломжтой. За гурав дахь давуу тал нь манай компаниудын өгж байгаа ногдол ашиг нь бид нар хадгаламжийн хүүгээс хамаагүй илүү өгдөг. За ийм давуу талтай. За ямар сул талууд байна гэхээр мэдээж инфляц гэдэг юм чинь хөрөнгө оруулалтад чинь нөлөөлнө. За 10-15% өгөөжтэй хөрөнгө оруулалаа гэж бодоход нөгөө 9.6% инфляц чинь жилийн тэрнээс чи ингээд талын аваа явчихна. Эднэ. Тийм болохоор бас тэр чи адилхан. За манай хөрөнгө оруулалтын бирж хүүхдээр ярих юм бол нэг 5 настай хүүхд чиг тийм хөгжилтөөр явж байгаа. За ямар ч тийм нарийн ширийн зохицуулт байхгүй. За ямар нэгэн улс төрч гарч ирээд ямар нэгэн нам гарч ирээд одоо хөрөнгөний биржийн чөлөө зах зээлд орж ирээд самрах боломжтой. Тийм аюултай. За 3 дугаарт нь болонгууд манай хөрөнгөний зах зээл тийм олон бүтээгдэхүүн байдгүй. За тэг хэдэн үнэт цаас тэгэл бонд л байгаа тий. За тийм болохоор хөрөнгө оруулагч маш их судалгаа, маш их ажил хийх хэрэгтэй болдог. Ямар хувьцаа авах уу, ямар бонд авах уу, ямар өгөөжтэй ийх үү, энэ компани ямар байна, удирдлага нь ямар байна, энэ компаниг авснаар миний тэг надад өгөөж өгөх болов уу, яах болов уу. Маш их тийм юу хийж байгааг мэдчих хэрэгтэй хөрөнгө оруулагч. Тийм сул талуудтай. За хоёр дахь арга нь Монгол мөнгөө гадаад валют руу шилжүүлэнгуудаа гадны зах зээлд оролцох. За манай Монгол улсын хувьд бол Монголд амьдарч байгаа Монгол улсын иргэн хүмүүсийн хувьд Монголын компаниар брокеруудаар дамжуулаад гадны зах зээлд оролцох тийм боломж байдаг. За миний хувьд бол би энэ вариантыг бол санал болгохгүй. Яагаад тэгэхээр би тэр Монголд байгаа ямар нэгэн санхүүгийн компани брокеруудын тэр шимтгэл төлбөрийг нь бол гүйцэхгүй юм бэлээ, дийлэхгүй юм бэлээ. Ойлгомжтой байгаа үстэй тий. Тэгээ тийм болохоор өөрөө сураад, өөрөө судлаад тэгээ өөрөө хөрөнгө оруулалтаа хийгээд явсан дээр баха гэж бодож байна. За ямар давуу талууд байна гэхээр валютын тогтвортой байдал. Ерөнхийдөө доллар, евро, франк харьцангуй тогтвортой валютууд, хүчтэй валютууд. Тэгээ үн цэнэ нэг алдаад байдаг нэгдүгээр. За хоёрдугаарт нь ямар давуу тал байна гэхээр маш том зах зээл. Олон төрлийн бүтээгдэхүүн байгаа. ETF, bond, index fund, янз бүрийн stock, янз бүрийн options, янз бүрийн олон төрлийн бүтээгдэхүүн байгаа учраас сонголт цаатай. Хүссэн юм авч болно дэлхийн зах зээл дээрээс. За ямар сул талууд байна гэхээр валют солиход, Монголоос валют солиход авдаг шимтгэл, нөгөө валютын нөгөө хоорондын харьцааны алдагдал За тийм сул тал гэж магадгүй. За хэрэг улс төрийн байдал тогтворгүй болоод янз бүрийн хууль дүрм гаргаа гадаад руу валют гарахгүй болчвол та бас хэцүү тийм эрсдэл байгаа. За тэгээд яг Монголоос Монгол улсын иргэний хувьд шууд гадны зах зээл дээр ингээд шууд паспортаа бариад бүртгүүлээд би ингээд арилжаанд орё гэсэн нэг тийм боломжууд байдгүй. Тэгвэл за миний олж мэдснээр бол тийм 4-5 платформуд байдгийн билээ онлайн. За жишээлбэл Interactive,
Brokers гэдэг team компани байна, eToro гэдэг компани байна, Trading 212 гэдэг тийм компани байна, Wise гэдэг мөнгө шилжүүлдэг компани. Тэн дээр бас ETF ингээ аваад арилжааж болдсон байлээ. Тэгээ та бүхэн өөрсдөө бас судлаад үзээрэй. За тэгээд эцэст нь та бүхэндээ базаад хэлэхэд хэрв та хөрөнгөө тэ үн цэнэ алдагдуулахгүй хадгалъя гэж бодож ивэл Монгол мөнгөө гадаад валют руу шилжүүлээд гадны хөрөнгө оруулалт хийх боломжтой. За хэрв та үгүй Монгол мөнгөөрөө Монголынхаа биржид хөрөнгө оруулнаа, өндөр өгөөж хайж гинэ гэж ивэл Монголын хүчтэй компаниудын хувьцааг аваад өндөр өгөөж тэ авах боломжтой. За түр хугацааны уян хатан байдал санхүүгийн зорилготой хүрэх гэж бодож ивэл макс 3 жил банкны хадгаламжийг сонгож болж байна. За урт хугацааны хөрөнгө хураая, хөрөнгө өсгөё, хөрөнгө босгоё гэж бодож ивэл мэдээж мөнгөө солиулаад гадны валютанд солиулаад гадны зах зээлд оролцсон. Одоо тийм аргууд байна. За тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд өшөө өөр санхүүгийн сэдвийн талаар сонсох хүсч байвал комент хэсэгт бичээрэй. Тэгээд баярлалаа. Дараа уулзлаа. Чао.